та бүхэн агуулгын айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жавлмаа. За энэ өрөөс та бүхэнтэй уулзаж ярилцахаар студидтэй Монголын аялал жуулчлалын холбооны хүнд төрөг хэлж за New Jewelry Tours компани захирал нэрвэг өрсөн байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. Их баярлалаа. За үзэгчдээс өнөөдөр жинго Eagle-ийн онцлог мэдээллээрээ за аялал жуулчлалын салбарын тухай мэдээлэл хүргэсэн байгаа. Дотоодын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэхийг, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. За тэгээ аялал жуулчлалын холбоор уцтаад ер нь энэ аялал жуулчлалын салбарыг сайн мэддэг хүн хэн бэ гэсэн чинь таны нэрийг өгсөн. Тэгээд таныг урьсан юм шүү. Яг өнөөдөр байдлаар Монголын аялал жуулчлалын холбоо 60 жилийн түүхтэй. За гэхдээ хууль эрх зүйн орчинд энэ бүхэн үнэхээр 60 жилийн түүхийг харуулж чадж гинэ гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу? Бид тийм ээ хангалттай хууль эрх зүйтэй болж чадсан уу? За Монголд 1954 оноос хойш өнөөдрийг хүртэл 60 дахь жилийнхээ нүүртээ толгож байна. Тэгвэл Монголд одоо аялал жуулчлал хөгжиж 60 жил болсон гэсэн үг. За Монголд бол социализмын үед бол нийтдээ аялал жуулчлалын 4-5 төрлийн ийм компаниуд байсан. Нэгдүгээр гадаадаас жуулчин хүлээж авдаг гадаадын жуулчлал хөөс газар гэж компани байсан. За мөн залуучуудын холбооны дэргэд одоогийн залуучуудын холбоо тэр үеийн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн орооны дэргэд залуучуудыг аялал гэж байсан. За Монголын өвдөлтийн төв зөвлөлийн дэргэд Монголын өвдөлтийн төв зөвлөлийн аялал жуулчлалын байгууллага гэж байсан. За Монгол ардын хувьсгал намын төв орооны дэргэд Монгол ардын намын одоо байгууллага гэсэн юм байгууллагууд байсан. За энэ байгууллагууд байж байгаад 90 онд анх Монголд одоо ховчлол бий болсноос эхлээд ингээд Монголд аялал жуулчлал хөгжих юм түүхэн боломж нэгцэн гэж ойлгож байна. 60 жилийн түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид яг өнөөдөр аялал жуулчлалыг одоо тийм ээ хөгжүүлэх, аялал жуулчлалаар бизнес хийх тэр хууль эрх зүй юм их хангалттай байна вэ? За Монгол орны хувьд бол өөрөө энэ аялал жуулчлал нэг зах зээлийн одоо өрсөлдөөнд ороод 20 жил болж байна. За энэ хугацаанд бид шинээр бий болсон энэ нөхцөл байдал тохируулаад хууль эрх зүйн орчин бий болгох, зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох ийм одоо хүрээнд нэлээд ажил хийгдсэн. За тийм боловч өнөөдөр бидний дотор бол зохицуулах аюулгүй нийт олон байна. Энэ юу гэхээр аялал жуулчлал өөрөө шинээр хөгжиж байгаа учраас аялал жуулчлал өөрөө бол ингээ ойлголтоор олох юм бол нийлээ хамтын бизнес юм. Энэ нэг байгууллага юм уу, нэг компани юм уу, нэг одоо салбар дангаараа явдаггүй. Хамтын бизнес, хамтаар хөгжих ёстой бизнес учраас бол өнөөдөр бидний хувьд бол цаашдаа хийх ажил маш их байна. Зохицуулах ажил үнэхээр их байна. Бид одоо улам нэгдэж, улам нягтарч одоо цаашдаа бид улам их ажил их бидний өмнө болгож байгаа гэсэн асуулт. Ер нь Монгол улс бас сэрийн агентлагийн сэтгүүлч бичиж байгаагаар аялах жуулчлах таата бүс нутаг гэж дурдсан байсан. Гэхдээ бид үнэхээр яг тэр хэмжээг нь хөгжүүлж чадчихна уу тэр бүхнийг? Өнөөдөр Монголд үнэхээр аялал жуулчлалын нэгдсэн бодлого хэрэгтэй болж харж байгаа. Өнөөдөр бид нар бүгдээрээ хөгжүүлээ гэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй гэдэг хувь хүн байгууллага нэг ч юм аа бүгд одоо дуу нэгтэй байна. Гэхдээ ямар аргаар яаж үг гэдэг асуулт нь байхгүй байна. Үндсэндээ аялал жуулчлал өнөөдөр цэрүүгээ завтай айтхан болсон. Хаашаа өрөх гээд байгаа юм? Юунд очих гээд байгаа юм? Ямар чигт баримтлах гээд байгаа гэдэг нь тодорхойш болсон. Дээрээс нь олон ургууч үзлэг байгаа учраас хүн болгон янз янз зүйл бодол ярьдаг. Тийм учраас миний ойлгож байгаа нэг илангуяар аялал жуулчлал хөгжиж байгаа ийм жижиг орны хувьд эхлээд зохион байгуулалттай, бодлоготой, төвлөрсөн маягийн туризм хөгжүүлдэг аргууд ихэнх оронд байгаа юм. За. Энэ бодлогоор бид орох хэрэгтэй гэсэн ойлголтууд байгаад байгаа. Одоо тэр ер нь ямар хэмжээнд явж байгаа шүү. За тэгэхээр Монгол орн яагаад ингэж одоо хүмүүс сонирхоод байна вэ гэхээр өнөөдөр 2-3 тийм нааштай алхмууд байгаа юм. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудын экспортын судалгаагаар бол Монгол одоо зүүн хойд Азийн азуур чиглэл жуулчлалын тавд нэмэгдэнэ гэсэн хандлагатай байгаа. За ойрын одоо 10-аас 15 жилийн хугацаанд бол Хятад болон Орос руу их жуулчлалын тавд нэмэгдэх хандлагатай байгаа. Дээрээс нь эдгээр яагаад нэмэгдээд байна гэдэг асуулт үүсэж байгаа. Энэ юу гэхээр голдуу нутгийн иргэдийг төвчгсөн нутгийн ард түмнийг төвчгсөн энэ туризмууд өөрөө энэ анхаарлыг татаад байгаа маа. Тэгээ энэ бүсэд байгаагийн хувьд Монголын өөрөө нүүдлийн соёлын шилжилт иргэншилтэй орны хувьд бол элийн орны анхаарлыг татаад байгаа. Тэгэхээр одоо бид нар яаж энийг бүтээгдэхүүн болох вэ гэдэг асуулт дээр үнэхээр бидний хувьд тулгарсан асуудал байгаа. Одоо хүнтэй уулзахад аюул ингээл өө тэ малч айлаа үзүүлчин л үз. Харуулчин л үз гэж. Гэтэ энэ маань өөрөө үзүүл харуулахын тулд бүхэл бүтэн зохиц ажиллагаа хэрэгтэй болчихж байгаа. Яаж бид бүтээгдэхүүн болох вэ? Яаж уучинд үзүүлэх вэ? Харуулах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгээ энэтэй зэрэгцээ бид сонирхолтой зүйл юу вэ нөхөөр би бол нэлээд олон газруудад хэлж сэтгүүлүүдэд бичсэн байгаа. Монголд бол том ууд уурхай байна. Энэ юу гэхээр хоёр дахь уурхайгаа бид хамгаалъя. Нэг дахь уурхайгаа бид алдсан ч байж болно, хоцсон ч байж болно, ямарсан явдгаар яваад ингэж явчлаа. За энэ хоёр дахь уурхай нь юу юм гэхээр манай нүүдлийн соёлын шинэ зан заншлаа бид хамгаалах, энийг одоо өвлөх
энийг бүтээгдэхүүн болгох, энийг одоо өнүүлэх ажиллагаа чухал хэрэгтэй маа гэсэн ийм асуулт тавьж байгаа. За энэ өөрөө ирээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болчихж байгаа. Хон зөвхөн цагаан эдийн үйлдвэрлэгээд өнөөдөр монголчууд бидний хэрэгэлдэг тэр сайхан цагаан эдийн үйлдвэрлэл өнөөдөр юу болж байна вэ гэхээр ямар ч хэмжээний мордо хэрэглэхгүйгээр 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн өөрөө үйлдвэрлэж байгаа. Энэ өөрөө тэр хүмүүсийн анхаарлаа татаад байгаа. Энийг тэр хүмүүс өөрснөө нүдэрээ харж амаараа амталж мэдэрч өөрөө хийж тэр малчин юм уу нутгийнхантай нийжээж ингэж хийжээж тэр одоо үнэхээр бүтээгдэхүүн болж хуурч байгаа. Тэг ийм тал руугаа бид нар үнэхээр чичгүүтээ орохгүй болохгүй болчихж байгаа. За энийг тагаад бид нар бий болохын тулд өнөөдөр хон нийлээс хөр үзүүлэлт их боллоо л да. За нэгдүгээр жуучны баазууд нэг дөрөө төвлөрсөн досхон маягийн болчихсон. Тэнд байгаа малчт нь болохоор бизнес маягийн болчихсон. Одоо хон жуулч хэлжээ л өнөөдөр сүүлийн үед ялангуяа би нэг жинхэнэ малчин үзэх юмсан гэдэг хүмүүст ярьдаг болсон. За тэгээд аяарчлалын үед бид нар төвөг соёлоо хамгаалахгүй бол бид нар юу болж ийм гэхээр хитрхи бас нөгөө нэг либералчлагдана гэдэг юм уу, газбаачлагдана гэдэг юм уу тэр талаар орцсон. Өөрийнхөө нэг дэндүү үүсгээд байгаа зүйл үед. Бараг жуучны бааз барьсан заавал нэг 5 отоо буудал барих, эсвэл нэг өндөр байшин барих ийм асуудал яригдаад эхэлсэн. Тэгэхээр бидний одоо нэлээд сонирхоод байгаа зүйл бол зайлшгүй энэ нутгийн иргэд төвшгсөн нутгийн энэ аяз жуулчлалыг хөгжүүлэх. Дэлхийн аяз жуулчлалын болгоос гарсан уриалгаар бол доктортой аяз жуулчлал гэсэн үзүүлэлтийг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Таны хэлээд байгаа тэр цогцоор нь үзүүлэх цогц бодлого гэдэг юм үнэхээр байхгүйгээс одоо бид жуулчлалаас олох тэр эдийн засгийн их их урсгалыг алдаад байх шиг санагдаж байна л да. Өөрөөр хэлбэл гэр бааз гэдэг юм уу гэр тийм ээ буудал гэл нэг юм байгуулчаал тэндээ нэг хэдэн хүмүүсийг одоо хин нэгэн таньдаг гадныг аваачаал энэ аялал жуулчлал мөн үү? Тий, аялал жуулчлал гэдэг нь өөрөө харьцангуй олон зохицуулалтыг ойлгох гэж хэлсэн. Энд яг ердийн нэг тийм баримжаагаар ганцаарсан жуулч гэдэг юм хамгийн бага хөтөлбөртэй жуулчин ойролцоогоор 15-аас 18 үйлчлэгийг авдаг. Үйлчлэг гэдэг нь 18 төрлийн байгууллагатай ажилладаг гэсэн үг. Дээдлийнх нь 40-50 байгууллагатай ажиллаж байгаа. Тэгээ энэ бүгдийн уялдаа холбоог тогтоох асуудал үнэхээр чухал болж өөрчлөж байгаа гэдэг сая минттэй холбоотой юм л да. За энэ дотор би тэгээ зохион байгуулалт гэдэг үгийг би түрүү хэлсэн тэр нэг юм ихлээр өнөөдөр Монгол гэдэг бол Монгол гэдэг бүтээгдэхүүнээс зарж байгаа. Тэгэхээр би гадаадаа Монгол гэдэг нэрийг л гаргах хэрэгтэй. Энийг зохицоо зөв гаргах хэрэгтэй. Гэхдээ одоогийн байгаа бидний алдаа бол юу гэхээр Монгол гоё, Монгол сайхан. Юу юм, яагаад юм, аль юм. Тэрийг хэлж өгдөг. Зөвхөн Монгол сайхан гэдэг. Тэгэхээр одоо бид бол гадаад сурталчилгаа бодлогын хувьд Монголд тухайн нэг дэх бүтээгдэхүүн айлын хоёр дахь бүтээгдэхүүн юу юм? Тэрийг яа дэмжих юм, ямар төвчөнд дээх юм гэдэг ийм асуудал гарч ирээд байгаа. Би бас таны ярилцлага уншид л жуулчин гэдэг чинь дэлгүүрийн лангуун дээр байдаг бараа бүтээгдэхүүн бишээ гэдэг үгийг их анхаарал татлаа л да. Үнэхээр ягдаг чим аялал жуулчлалын яамнаас, нийслэлийн аялал жуулчлалын газраас за Монгол дээрх аялал жуулчлалын тог 500-аас 1 сая болгоно гэж тоо хэлээд байдаг. Гэвч тэнд ирэхээр нь жуулчид нэхэр үйлчлэх нь байна уу? Хүлээн авах дээр тийм ээ зах зээл багтаамж нь байна уу гэдэг зүйлийг ярих хэрэгтэй байх л та. Энэ тал дээр та мэдээлэл өгч. Тий, ерөнхийдөө Монголын хувьд бол өнөөдөр туризмын хувьд их олон зүйл бодох хэрэгтэй гэж хэлж байна. Нэгдүгээр хамгийн гол нь тээврийн асуудал байна. Өнөөдөр одоо бидний хувьд бол жилдээ нэг 500-аад жуулч авч штэ. За энэний үед нэг 50 гаруй хувь нь одоо манай Орос Хятадаас ээж жуулчин байгаа. За цаад 200 гарнаас бол одоо нэг 150-аад нь болохоор бол бизнес орол зөвлөгөөний босоод ирчихэж байгаа. Тэгээ цаад 700 гаруй мянган хүн байна гэсэн. Тэгэхээр цаашдаа жуулчин сая болгоё 2 сая болгоё гэж төлөвлөх юм бол бид агаарын тээврийн өрсөлдөөнийг либералчлалыг болох хэрэгтэй болж байна. Дээрээс нь Монголд өнөөдөр хамгийн сөрөг зүйлүүд юу вэ гэхээр үнийн асуудал байна. Монголын үн олон улсын зах зээл дээр өөрөө өөрчлөх чадваргүй байна. За. Одоо хон жишээгээр хон өөр Монголд хон одоо гятууд ажлыг манайхаас одоо нэг дахин хоёр дахин баг үнээр ажиллаж болж байна. Айлчилж байна. Манай өөрийн үн бол одоо олон улсын зах зээл дээр ихний дарамт баталгаатай орж байна. Үнэтэй гэсэн. Үнэтэй гэсэн. Хамгийн үнэтэй. За энэ үн дотор хамгийн их үн гараад байгаа нь юу гэхээр дотоодоо бид ерөөсө дур мэдэн үнэ нэмээд байдаг. Жид болгон одоо юу гэдгийг нэг жуулчны бааз үнэ 20% нэмждэг. Нэг ресторан 20% нэмждэг. Урлагийн байгууллагууд нь 20% нэмждэг. Наадам гээд 20% нэмждэг. Тэгээ энэ 10-20% нэмэгдлийг нөгөө тур оператор гадагш нийлүүлээд нийлүүд өнгөөр зархлаар маш өндөр үнэтэй. Маш үнэтэй гардаг. Тэгэхээр аяж жуулчлалын бизнесийн өөрийнх нь хэцүү зал нь энэ л хүн ойлгож өгдөг. Амарх юм шиг мөртлөө цааталтай нөгөө миний дахин хэлээд байгаа бол заримдаа би сүлжээний ихлээр хүмүүс жоохон шүүмжилдэг. Ер нь сүлжээний бизнес гэдэгтэй бол ойцоошгүй нэг л бизнес байгаад байгаа. Тэгэхээр бид нар ашиг ханаас олдгийн гэхээр ер нь одоо өөрийнх нь онол байдаг. Чамайг хямдхан үнэтэй ирүүлэндээ
ирсэн хон чинь ийм кармаг хоосноо л гэсэн онол байдаг. А бид нар ирэхээс өмнө ерөөсөө нөгөө кармаг нь хоосгоос өмнө хүнийг тогтоолоод байдаг юм асуудал гарч ирээд байгаа. Тэгэхээр одоо үнэхээр хэцүү зүйл үү гэхээр энэ хувийн хэвшлийн байгууллагуудын бидний хоорондох аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ бид олон улсын зах зээл дээр яаж өөрчлөх чадвартай болох вэ гэдэг асуудал үнэхээр чухал байна. Бид яаж хүсээд Монгол орнд яаж сурталчилгаа явуулаад үн юм өндөр байгаа тохиолдолд ирэх хүн аюул зөвхөн байна. Тэгвэл энэ уялдаа холбоо муу байна да. Одоо чимдээ Тайланд ч юм уу Хонконг ч юм уу хаанч Америкт ингээд аялахаар аяллахаа багсаж багтаад бас харьцангуйгаа хямдарчдаг шүү дээ. Тэр боломжийг бий болгоно гэсэн үг үү? Тий, яханд аюул энгийн шинэд байгаа л таханд зүгээр Монголд энэ хүмүүс ярихад мэрэгжлийн хүмүүс ярихад төвхтэй. Ухаан зүгээр одоо олон улсын жишээн дээр 16 дээр нэмэх нэг гэдэг гэж байгаа. Тэр тэгэхээр 15 хүн болоход нэг хүн олон улсын зах зээл дээр зааж үнэгүй явуулдаг систем байна. За. Тэгэхээр одоо ухаан би төр оператор компани гадаад заач явахтаа над руу 16 хүн явуулаад би нэг хүнийг хөнгөлж байгаа. Тэгэхээр Монголд нөгөө үйлчлэгийн газрууд нь тэрийг хөнгөлдөг. Авиа компани ч хөнгөлдөг, хоолны газар нь ч хөнгөлдөг, очт дуудлан ч хөнгөлдөг. Гэхдээ ингээд маш жижиг энгийн мөртлөө зохицуултын аяга бол асуудал байгаа. Энийг даанч одоо бид нар юу гэхээр хувийн хэмжээг нь хоорондоо суугаад ойлгож чадахгүй байгаа. Төрөж энийг ойлгож чадахгүй байгаа. Тэгэхээр бид хэдийн хувьд бол цаашдаа ер нь ийм энэ асуудлаа дэлгэж нэлээд тийм одоо яг мэрэгжлийн үүднээс ярилцах асуудал гарч ирж байгаа. За яалаа ирэх үзэгчтэй. За аялал жуулчлалын салбарын 60 жилийн болж байгаа. За тэр чүүднээс ээглэж өнөөдөр бас энэ сэдвийг онцолж ер нь аялал жуулчлалын салбараас орж ирэх энэ мөнгө урсгалыг ер нь яаж сайн татах вэ гэдэг талаар бас аялал жуулчлалын салбарт одоо олон жил ажиллаж байгаа ажилтнаас бас лавлж ярилцж байгаа. Ялгаагийн доор дараа үргэлжлүүлээ. Үнээр уул уурхаан дараа аялал жуулчлалын салбар Монгол улсын экспортын том одоо худалдаалах бараа бүтээгдэхүүн бол үүнийг яаж үн хүргэх вэ гэдэг талаар хэд орны талаараа ярилцъя. Хамт олонч та бүхэнд баярлалаа. Монголын аялал жуулчлалын холбооны хүндэт ерөнхийлөгч New Julchin Tours компани захирал нэргүүтэй бай ярилцж байна. Үнэхээр жуулчлалын салбар дээр экспортын том бараа бүтээгдэхүүн юм болвол бид энэ Монгол гэдэг брэндээ гадаад сурталчлага ер нь ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ? Бид одоогоор яг сурталчилгаа явагдаж байна. Тодорхой хэмжээний мөнгө төрөөс гарч байна. Гэхдээ миний түрүүний хэлдэгтэй адилхан мөн гадаад сурталчилгааны нэгдсэн бодлого байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллийн маш олон төрлийн хэрэгсэл байна. Энийг яаж хөрөх үү, ямар агаар хөрөх үү гэдэг тэр бодлогууд өнөөдөр байхгүй. Дээрээс нь бид ер нь гадаад зах зээл дээр 1, 2, 3 гэдэг эхний 10 нь юу байх юм гэдэг гаргаж асуулт гарч ирж байгаа. Дараагаар нь болохоор Монголын брэнд бүтээгдэхүүн юу байх юм гэдгээ зохицоор гаргах асуудал гарч ирж байгаа. Юу н аялал жуулчлалын сурталчилгаа гэхээр ерөнхийдөө Монгол орны өөрийнх нь сурталчилгаа, Монгол орны брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж ойлгож болох юм. Тэрс ганцхан аялал жуулчлалын байгууллагууд л өөрснөө нэг хэдийн сэтгүүл яваад байгаа ордогтой биш. Энэ үл тийм Монгол орны өөрөө зохицуулалтаа гэж ойлгож болох хэрэгтэй. Тэгэл дахиад нөгөө цогц хамтын ажиллагаа дутагдaltaй байна л гэсэн үг үү тийм ээ. Соёл спорт аялал жуулчлалын яамтай болсон шүү дээ. Яамтай уснаар та бүхэнд ямар нөлөөлөл бий болж байна? Тэгээ за одоогийн байдлаар би тийм одоо онцгой гээгүүлээд явуулаад онцгой болсон гэж хэлэх юм алга. Ер нь бидэнд боломж их бий. Хонь ер нь аялал жуулчлалын өөрийнх нь одоо үйл ажиллагааг сонирхолтой болгох хугацааг нь уртсахаар бол ивентүүд байгаа. Ивент гэж одоо мөн юм соёл урлагийн хэмжээ байгаа даа. Тиймээс энэ яам бол уг ингээд спорт, соёл, аялал жуулчлал бүгд гурав нийлээд одоо Монгол томоохон хэмжээний ивентүүд, тийм соёл урлагийн хэмжээ их болцоонууд нэгдүгürt байгаа. За хоёрдугаар туризм бол өөрөө гурван хүчин зүйлийг л одоо биелүүлэх хэрэгтэй. Яг тэр байгаль хамгаалах асуудал, хоёрт нь соёлын асуудал, гуравт нь хүний аюулгүй байдал гэсэн гурван зүйлийг л одоо хийх хэрэгтэй байна. Тийм учраас энд одоо боломжууд нэлээд өндөр байгаа учраас цаашдаа хийх зүйлүүд нэлээд олон байгаа гэж ойлгож байгаа. Магадгүй зүгээр зах зээлийн өсөлтөнд дунд аялал жуулчлалын компаниуд шиг юм уу те төр баазуудыг ингээд чөлөөтэй тавьчингууд нь тэндээс сонголт хийх боломжгүй болчихсон гэж би ойлгоод байна л да. Хөвсгөл гэхэл бараг 60 гаруй тийм ээ төр баазууд байх жишээтэй. Гэтэл энэ нэргээд экологтой сөргөөр нөлөөлсөн. Нөгөө сонголт өсөлтөнд нь сөргөөр нөлөөлсөн юм байл маш их ажиглагддаг шүү дээ. Энэ бүхнийг яаж зохицуулах хэрэгтэй вэ? Тийм, миний зүгээр зарим хүмүүстэй жоохон санал нийлдэггүй зөрдөг асуудал энэ байгаа. За. Би туризмыг Монголд бол зохион байгуулалттай туризм байх хэрэгтэй. Зохицуулт ихтэй байх хэрэгтэй. Энэ зохицуулт нь бий болоод хэмжээнд одоо аж ахуйн нэгжүүдтэй бий болоод хэвшил болсон тохиолдолд дараагаар нь задлаач хөлөөтэй явах хэрэгтэй гэсэн асуудал байна. За өнөөдрийн хөдөлгөөн үнэхээр бид жолоогүй явснаас болоод үнэхээр одоо энэ 20 жилийн хугацаанд алдаж онсон юм их байгаа. Сая өөрийн чинь сая хэлдгэр үнэхээр одоо хөвсгөл гэдэг юм уу, хар хорин гэдэг юм уу, тэрэлж гэдэг юм уу одоо байгалийн унаг нөрх нь алдагдаад өөрөө суурин тосгон болцсон. Тэгээ цаашдаа энэ газрууд би туризм хөгжүүлнэ гэдэг ойлголт бол үнсэндээ байхгүй шүү. Алдах гэдэг шүү дээ. Тэгээ ер нь одоо үзэх сонирхолтой болчихсон.
Одоо бид шинэ юу эрүүл хайгуулыг шинэ орчин бий болгох. Дээрээс нь өөр одоо орчин бий болох асуудал энэ хөхөөсөр одоо энэ орчин дээр одоо шинэ аялал жуулчлал хөгжүүлж хэцүү болсон. Өнөөдөр яг аялал жуулчлалын салбар хин дээр одоо нурууны хинийн нуруунд дээр байна. За өнөөдөр хувийн хвшлийн нуруунд дээр 100% байгаа. Тэгээ хувийн хвшлийн бидний хувьд бол хийх юм их бий. Тэгээ би бол хувийн хвшлийнхэндээ хэлж байгаа бид нар бүгдээрээ нэгдэх. Бүгдээр ухаан авралдуулах, бүгдээр хамтран ажиллах асуудал хэрэгтэй гэж ярьдаг. За зарим талтай бол ухаан энэ олон газар явж үзлээ, аялал жуулчлал яаж хөгждөг юм гэхээр хувийн хвшлийнх нь бид нар өөрсдөө шийддэг юм байна. Төр засаг биш юм шиг байна. За. Тэгэхээр яагаад гэвэл одоо Японд гэдэг юм уу, Америкт гэдэг юм уу энэ боол оронд явлаа. Хувийн хвшлийнх нь өөрснөө өөрийнхөө бодлогыг тодорхойлдог. Тэр бодлогоо төрдөө отоогоо ойлгож чаддаг. Тэтэртэйг ирээ байгуулдаг. Тэгээд төрөө шахдаг. Төрөл бидэнд үйлчлдэг байгууллага болдог. Бид рүү төрөөр юм өөрсдийнхөө хийх асуудлыг, өөрийнхөө хийх бодлогыг ойлгож чаддаг ийм л хамтын ажиллагаа байх хэрэгтэй байна. За одоогийн байдлаар төрийн хувийн хвшлээ сонсдоггүй, хувийн хвшлийг бид ч өөрсдөө нэгдэж юм уу хийдгүү ингээд нэг тал дэшээ харсал ийм л орчин байгаад байгаа л да. Тэгээд би заримдаа буруутныг бид нар өөрсдөө гэдэг. Би өөрөөсөө хэлдэг, өөрийнхөө ажиллаж байгаа газруудаас хэлдэг. Бид нар нэгдээд одоо яамныхаа сайд гэдэг юм уу, олонх газруудаа бид нэгсэн дуу хоолойгоор энэ гарц энэ байгаа шүү гэдэг асуудлыг тамир байгаа. За одоо бол ерөнхийдөө бас олон жил би ингээд ажиллаж байхад төрийнхэнтэй уулзах хэцүү юм байдаг. Хүн болгон янз янз юм байдаг. Энд их хэвээр, энд их хэвээр. Айлын гарах гэдэг юм байхгүй. Тэгэхээр бид нар нэг нийлээ дуу хоолойгоо нэгтгэхэд ийм нэг нэгдсэн юм дуу хоолойтой болох, нэгдсэн хөтөлбөртэй болох асуудал хэрэгтэй байгаа. Та аялал жуулчлал холбооны хүнд хэрэглэгч шүү дээ. Зөв магадгүй бүгдээрээ л одоо бизнес хийж байгаа, бүгдээрээ л өрсөлдөж гэдэг утгаараа бас энийг хараад байгаа юм уу? Үнэхээр таны хэлдгээр нэгдэх ёстой юм уу? Та бүхэн энэ дээр юу хийж байна? Тий, аялал жуулчлалын ер нь би хоёр янзын юм байгаа. Өрсөлдөгчдийг биентэйгээ муудах юм уу, биенийг харахгүй байх асуудал биш юм. Харин ухаалгаар харах юм бол нөгөө аялал надаас илүү юу гээд байна уу? Би тэрийг яаж сурах вэ? Тэрийг яаж хамтарч явах гэдэг асуудал нэгдүгээр байна. За хоёрдугаар бидний бизнес хаа явна гэвэл юу гэхээр бизнесийн өөрийнх нь орчин, үйлчлэгээний орчин сайжирч гэж бид явагдах хэрэгтэй. Тэгэхээр бид нар юу гэхээр эрхэм зорилго маань бүгдээрээ аялал жуулчлалын одоо бизнес эрхэлж байгаа хүн болгон бол бидний бизнесийн орчин хааштай таатай болох хэрэгтэй, үйлчлэгээ сайжрах хэрэгтэй, үзэх юм сайжрах хэрэгтэй, үн хямдрах хэрэгтэй, олон жуулч явах хэрэгтэй гэсэн ийм ойлголттой байна. Тиймээс энэ бүх хүний эрхэм зорилго гэж болно. Тэгвэл зарим нэг хүмүүс хувьд л тийм бодлого байгаад байдаг. Би л ингээд уурчих юм уу тэгвэл тэрнээс илүү гарамж гэдэг юм уу тэр талаасаа биш дээ. 60 жилийн төвхтэй шүү дээ. Магадгүй зүгээр юу гэдэг чим нөгөө шүүлтрээ шүүгдэд цэвэрлэгдэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Үнэхээр чадaltaй часаатай компаниуд нь үлдэж гэнэ үү? Эсвэл зүгээр л бөөндөө л одоо ингээд өрсөлдөөл яваад байна. За яг би зүгээр нуух юм алга ерөнхийдөө 60 жилийн хугацаанд Монгол орнд бол аялал жуулчлалын өөрийнх нь бүхэл бүтэр материалыг бааз боловсон хүчин бодлогын асуудал үнэхээр бий болсон. Тэгээд энэ суурин дээр одоо аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа. Энэ үнэхээр зөвхөмтэй байгаа. За бүр нэг нөгөө хэлэхэд би юу гэхээр тэр одоо аялал жуулчлалын суур хүмүүж одоо суур бааз дээр нөөдөр туризм явагдаж байгаа. Энэ 20 жилийн хугацаанд бид тийм айхтар олон шинэ компани гараад ирээгүй. Тэр олон жил ажилласан, 30 жил ажилласан, 40 жил ажилласан, зарим нь 50 жил ажилласан компани мал одоо Монголын хөдөлгөөн ажиллаж байгаа. Энэ Монголын хөдөлгөөн заримдаа жоох рисктэй зүйл бий. Ер нь Европт дунджаар нэг 250 мянган жуулчин илгээдэг тэр компани бол дундч компани гэж байгаа. Тэний сурчлагаа одоо зардал мөрөлдөд өчнөө хүн ажилтдаг. Тэгэхээр Монгол орн ч өнөөдөр бид 250 мянган жуулч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар компани ажиллаад байна вэ гэхээр үнэхээр нэг жижиг компаниуд Монгол руу гошуураад байна. Нөгөө нэртэй хүнтэй компани бол яг нэг имижийн хувьд Монголдо нэг 5 гүрфийг тогтмол зарлждаг, 10 гүрфийг тогтмол зарлждаг. Тэр компаниуд одоо олон байна. Тэгэхээр одоо би ойролцоогоо баримжаагаар тооцохдод нийт одоо зарлалын Монголд ирж байгаа компани 60 орчим нөгөө л одоогоос 50 жилийн өмнө Монголд ажиллаж байсан тэр компаниуд чинь үнэнчээр Монголыг зарлал явж байгаа. Шинээр би очиргүй болж байхгүй. Нэг үгээр Монголын тухай сурчлагаа багтай, хүлээж авах хүчин чадал багтай байгаа учраас огцом юм гэж чадахгүй юм асуудал байна. Чингис гэдэг бүрийн л одоо ер нь жуулчдыг гадныхаа танилцуулдаг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр юуг одоо танилцуулах юм бол Монгол гэж мэдгэр байна. Тэгээ за яг бид нар эхлээд бүгдээрээ бас ингэж боддог гэсэн Чингис тэгвэл байх юм гэж тэгж боддог бодлоо байсан. За би ч гэсэн ийм их бодолтой байсан. Гэтэ энэ бас яг 100% биш юм байл. За зарим нэг бас жоох алергитэй. Чинэг тийм ээ. Энэ одоо эзлэж явсан ийм хүнийг нэг би үзээ хараа гэдэг талаас биш. Тэнийг имиж мөн юм уу? Ер нь цаашдаа бид нар аяж уурчлыг хөгжүүлэх гэвэл ерөөсөө л Монгол нүүдлийн соёл хэрэглэдэг энийгээ бид нар хүн болгон өөрсдөө суралцах, өөрсдөө сэргээх, энийг өөрсдөө бүтээгдэхүүн болгох юм арга зам байна. Ер нь өнөөдрийн байдлаар бид олон жил нөгөө түүх,
соёл голдуу энэ музей магийнхын чиглэлээр бариад туризм хөгжүүлсэн. За одоо бол бид нутгийнхаа иргэдэг түшгэлсэн экотуризм гэдэг юм орж ирж байгаа. За энийг хөгжүүлэхийн тулд эхлээд нутгийн иргэдийн боловсролыг бий болгох. Нутгийн иргэдийг өөрсдийн соёлоо хамгаалах, түүхээ хамгаалах хүмүүст оруулах асуудал нэгдүгээр гарч ирж байгаа. Дараагаар нь болохоор аялал жуулчлалын байгууллагууд өөрснөө мөн энэ боловсролыг эзэмших ёстой бол харж байгаа. Дараагаар нь бид гурвуулжсэн гэдэг нь олон улсын зах зээл дээр энэ бүтээгдэхүүн болох асуудал гарч ирж байгаа. Энэ гурав нийлж цаашдаа хөгжих асуудал байгаа. Гэтэ эргэлзэх юм байхгүй юу гэхээр манай аялал жуулчлалын цаашдаа одоо хөгжих гол бүтээгдэхүүн бол нүүдэл соёлоор гарцаагүй. Та нутгийн иргэдийг боловсролтой болгох гэлээ шүү дээ тийм ээ. Үнэхээр тэр жуулчдыг татах чиглэл рүү сургах энэ тал дээр ажлыг ер нь хийх ёстой. За энэ үний одоо ялангуяа энэ төрийн байгууллагууд, төрийн бос байгууллагууд, хувийн ажлынхан бид нар хамтарч хийх ёстой. За энэ дээр одоо гол нь бол их жижиг юм бас эхлэх ёстой. Соёлуудаа сэргийх асуудал хэрэгтэй бол таарж байгаа. Хон цагаан эдийн засгийн үйлдвэрлэлийг өнөөдөр 100% мэддэг монгол хүмүүс хавралцсан байна шүү дээ. Би өнгөрсөн жил нэ яхаа зүгээр 2 жилийн өмнө туршлагын журмаар энэ монголчууд наадам болохоор ингээд нэг л сайхан гэрээ бариа тэгээд нэг бүгдээрээ цуглаад ингээд явчихдаг. Энэ агаараа бид нар нэг нутгийн иргэд төгшөөсөн тийм зогслол байрыг гэж үзэлтэй. Нэг бахан гэр бариад. Тэгээд энэ хэлждээ нэг 20 гаруй гэр бариад 10 гаруй гэр бариад тэгээд дотор нь одоо казакаад, малчаа, цагаат юм үйлдвэрлэгээд тэгээд одоо цовор элдэг мэлдэгээд ингээд эхлээд үзлээ л. За. Тэгээд үзсэн чинь юу гэхээр жуулч дээрээ тэгж байна. Нэг захирлаагаа таны энэ чинь хоромж байна. Нийл худлаа байна. Худлаа байна гэж. Гэхдээ юу ярьж байгаа юм бэ энэ чинь ингээд яг занс дашлаар хийсэн казакаад энэ яг казакаад байгаа. Яг алхаад байгаа. Энэ цагаад чинь байна. Тэр үнэлтэй. Гэхдээ эн чинь яагаад ямар хэзээ үнцэнтэй болов гэхээр та малчны готхонд нь аваачаад энийг хийчих. Тэгвэл үнцэнтэй бол тэр малчны готхонд байгаа би тэргийг харъя, тэр малын баасыг харъя, аргаа өөрч байгаа тэр малчныг харъя, үнэгээ ядаж өндрийн үнэлээ харъя гэдэг. Энд үнцэнтэй болоод байгаа. Энийг бүтээгдэхүүн болгох хэрэгтэй бол таарч байгаа. Тэгээ миний хувьд бол яг хөө зөвхөн оролдоод 3 жилийн хугацаанд бид эхнийх алхмуудыг хийж эхэлж байна. Би одоо тэр жилд 3 хоногийн хугацаатай юм аяллыг хийж эхэлсэн байна. Гэхдээ хугацаа хэрэгтэй юм бид хүмүүст ойлгох. Тэгээ сая үнэлгээ авахд юу болж ийм гэхээр би түүхэндээ тийм үнэлгээ аваагүй. Эхний жилдээ 75% үнэлгээтэй байсан. 75 бол өндөр тоо. Оцсон хүмүүс 75% хацагтад хамжтай байсан. Өнгөрсөн жил 80% тай байсан. Энэ жил эхний байдлаар 100% болсон байна. Тиймээс энэ л одоо бидэрт энийг ингээд ойлгох асуудал хэрэгтэй болоо таа. Та 30 жил 33 жил аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүн шүү дээ. Зөв магадгүй жуулчдыг авчиад ичих тохиолдол ер нь хэрэг байдаг вэ? Байлгүй яах вэ? Мэдээж хэрэг одоо ичих тохиолдол. Гэхдээ тэрийг одоо сүүлүүдэд нэг шинэ юм гарч ирж байгаа. Хаад нэгдүгээр Монголд бол аялал хөгжүүлэхэд сая миний хэлж байгаа бол одоо нүүдлийн соёл хэрэгтэй сэргийн асуудал гарч ирж байгаа. За хоёрт нь мэрэгжилтэй боловсон хүчин бий болох асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр энэ хүнээс их одоо хамаг юм шалтгаална. Дээрээс нь ур чадвар гэдэг асуудал гарч ирсэн. Ур чадвар гэдэг цоож хин бүтээгдэхүүн гарч ирсэн. За ур чадвар гэдэг нь юу гэхээр тухайн одоо тэр одоо хүнд байдал гэдэг юм уу тэрийг яаж авт тоглох уу гэдэг, яаж аргалах уу гэдэг асуудал ур чадвар асуудал гарч ирсэн. Тийм учраас энэ талаас бид анхаарах хэрэгтэй. Тийм учраас тухайн агчныг байдлаар ямар нэгэн байдлаар тийм одоо зөв талаас нь оруулах, зөв гавтаа гаргах асуудал хэрэгтэй бол таарч байгаа. Тэгээд сүүлийн үед манай залуучуудын хувьд алдаж байгаа л да тэр байгаа. Нэг орчин үеийн залуу орно одоо Америкт 10 жил болсон гэдэг юм үнэн ангал хэлтэй гэдэг. Тэгээд очлоо жуулчны баз очлоо нөгөөх нь хоол нь одоо оройтлоо. Танааваас яасан хоол муу гэдэг оройтуулдаг ингээд гачгарчдаг. Тэгээд нөгөө жуулчны мэдээг багт өөрөө очиж нөгөө дундаас юм болгоод гарчдаг. Тэгээд дурсахтай орчин хүмүүс харин юу гэхээр баг нүдээ ирмэж жагаад харин нөгөө жуулчнтайгаа илүү яриа тийм ээ улам түүх яриа тэр хооронд нүдээ ирмэж жагаад за би одоо ингээд нэг аргалж яашаа чи хоолоо хорлоороо хоогоод өгчдөг. Аргасны дагаар нөгөө хүний болж ийн гэхээр би ингэ аргаллаач гэдэг. Одоо тийм манайхан голдуу биенийг загнадаг. Тэгээд монгол хүн хоорондоо муулцаа дунд нь нөгөө жуулчт нь илүү болов гэсэндээ хоорондоо муулцаад өгчдөг. Энд ур чадвар хэлээд байгаа юм л да. Айгуу жижиг юмуд гарч ирж байгаа. Тэгээд ялангуяа сүүлийн үед одоо хан ганц нэгэн орчин үеийн бахан баазынхаа ярьж байна л да. Тэр ах мөн сайн ах шүү гинэ. Яагаад сайн байдгийг гэсэн чинь энэ ах хязгаарч хуралдаг. За миний дүүнэрээ асуудал чинь одоо ингээ болохоо байлаа шүү, гал аслаа шүү, анхаараа гэж хэлэх нөгөөдүүд нь галстын хайждаг юм. Нөгөөдүүд нь болохоор загнахаар нэг хийдэг хоорондоо. Тэгээ энэс эхлээд бид нар ур чадварыг ер нь одоо бодох асуудал их байл дээ. Тэгээ яг нэг одоо юу нэг үйлчлэгийг бол 2-3 үйлчлэгээр бид нар заавал нөгөө хариу гаргах хэрэгтэй. За уучлаарай би үнэхээр хожигчлаа. Та нэг хүйтэн ус уух уу? Асуудал чанар кофе уучихгүй тий. За уучлаарай эсвэл би танд нөгөө төлөв үйлчлэг үзүүлэе гэж уучлахгүй гэдэг асуудал үнэхээр чухал болж байна. Үйлчлэгийн асуудал тийм ээ. За ярил үнэхээр хүнд үйлчлэг гэдэг бол зөвхөн үйлчлэгээ тэр сэтгэлийн асуудал байдаг шүү дээ. За аялал жуулчлалын салбар өнөөдөр ямар хэмжээнд байгаа юм бэ гэдэг талаар би өнөөдөр Монголын аялал жуулчлалын холбооны хүндэт ерөнхийлөгч за нэргүү гатаа ярьсан. Үнэхээр 33 жилийн түүх гэдэг бол бас тийм ээ салбарт юу хийх ёстой юм бэ гэдэг талаар мэдээлэх бүрэн боломж гэж бий болгож байна.
Хэдийгээр бид яамтай ч гэсэн төр хувийн хөгжлийн хоорондын энэ бодлого цогц бодлого өгүүлж байгаа гэдгийг та бүхэн биднээс ойлгож авсан байх гэж бодож байна. Ингээд урилгыг хүлээж хүргэсэн танд их баярлалаа. Амжилт хүсье. За их баярлалаа. За анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.